дэлхийн ертөнцийн тэр болонд тийм хэмжээний хүүхэд гол жилийн туталд оршсоор байна гэдгийг харах бол үнэхээр харамсалтай амар эмгэнэлтэй болов санагдчихсэн. Сайн байцгаана уу? Подкастын маань ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн маань дугаарт Нүб Хүүхдийн сангийн төлөвлөлт хяналт үнэлгээний ахлах мэргэжилтэн хүрэлмэн оролцож байна. Цаг гарган бид нартай ярилцж байгаад маш их баярлалаа. Баярлалаа. Намайг урьсанд маш их баярлалаа. За подкастынхаа эхний асуултыг илүү хувь хүнийхэн талаар асууж эхлэе гэж бодож байна. Та өөрийгөө товчхон танилцуулбал мөн ямар мэргэжилттэй хүн бэ? За Нүб Хүүхдийн санд ямар туршлага дээр үндэслээд анх ажиллаж эхэлсэн бэ гэдэг нэг түүхээ товчхон хавцал. Би хүн ам зүйч эдийн засагч мэргэжилтэй. Тэгээд анх бас энэ мэргэжлийг сонирхолтой сонгож ирсэн байгаа юм. Тухайн үед чинь ингээд нэг мэргэжилтээр нэг хүүхдэл одоо сонгогдож тэр мэргэжлээ авдаг байсан. Тэгээд тухайн банк айгу модонд ороод тийм ээ яа тэгсэн чи банкнд манай ангийн хүүхэд өрсөлдөнө гэх. Тэгээ би тэр ангийнхаа хүүхэдтэй өрсөлдөхгүйгээд тэр үеийн л одоо соёл гэх юм уу да. Тэгээд нэгтлэн тэгээд статистикч хүн ам зүйч гэсэн ийм хоёр мэргэжил байсан байхгүй. Тэгсэн чи манай яг тэр статистикч манай аймгийн одоо Тархан хот байсан тэр үед тийм ээ ихч таарад манай төлөвлөгөө эдийн засгийн чин статистикийн чин дарга болд гэж тэгээд би за тэгвэл би яг дарга болж бас болох юм гэд сонгож ирсэн мэргэжил. Тэгээ би энэ мэргэжлээ сонгосондоо бас маш их талархаж хүлээж авдаг. Учир юу гэхээр мэдээж бүхий л шинжлэх ухааны салбарууд хүний тухай, хүний төлөө тийм ээ байдаг. Гэхдээ хүн ам зүйн шинжлэх ухаан болвол магадгүй хүнд хамгийн ойрхон шинжлэх ухаануудын нэг байх. Яагаад гэхээр зэрэг хүн ам ямар хэмжээтэй байгаа юм, ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байгаа юм, хаашаа яаж хөдлөөд байгаа юм, энэ нь нийгэм эдийн засгтайгаа яаж уялдаж холбогдоод байгаа юм гэдэг ч юм уу энэ бүх асуудлыг шинжлэх ухааны чаргаар судлах ийм аргач зүг одоо эзэмшдэг мэргэжлэлтэй. Тэгээд би их сургуультай багшлаад багшилж байгаа хугацаанд манай их сургуулийн баг нэгдсэн үндэсний байгууллагаас тухайн үедээ хамтын ажиллагааны засгийн газартай хамтарсан хамтын ажиллагааны хөтөлбөрөөр боловсруулах ажлыг эхлүүлсэн. Тэгээд энэ ажлын хүрээнд нөхцөл байдлын үнэлгээ гэсэн ийм ажлыг хийж ирсэн. Тэгээд би энэ багтаа орж ажиллаж ирсэн. Тэгээд энэ хүрээнд Нүби маш олон байгууллагуудтай танилцах боломж гарч ирсэн. Ингэхдээ нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн маань бас бид нар шинэ хөтөлбөр эхлэх гэж байгаа. Тэгээд иймэрхүү бид нар бас хүмүүсийг ерөнхийдөө бол бас хайж байгаа гэсэн юм бол тухайн үед хэлж ирсэн. Тэгээд шинэ хөтөлбөр нас эхлээд яг анх удаа хяналт үнэлгээний ажилтан төслийн одоо туслах ажилтан гэж орчуулагдахаар assistant project officer гэдэг пост зарласан байсан. Тэгэхээр зэрэг би өө ин чи assistant юм байна гэдэг тухай үедээ бүр нэг сайн ойлгохгүй юу байсан чи өөртөө бас холбогдоод ер нь бол энэ би assistant юм байна. Тэгэхээр зэрэг би бас юу гэд сонирхгүй байх юм болов гэж бодсон чи надад тайлбарлаад үгүй чинь бид нэр офисаа одоо яг энэ хяналт үнэлгээний чиглэлээр ассист хийж байгаа, дэмжиж байгаа гэдэг утгаараа юугаа посто томьёолт юм аа, албан тушаалга томьёолт юм аа гэсэн тайлбар хэлсний үндсэн дээр би тухайн постод бол одоо юу яжсэн. Би өөрөө бол Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг хүн ам зүйч эдийн засагч мэргэжлэр бол төгсөж байсан. За тэгээ сургуульдаа багшлаад ерөнхийдөө академик карьер хийгээд явж исэн. Тэгээд Таиландд бас яг судалгааны арга зүйн чиглэлээр
мастер хамгаалсан, сургууль дээр бас эдийн засгийн ухааны мастер ингээд хамгаалсан ийм одоо боловсролтой хүн байгаа. Туршлагатай. Тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн санд тухайн үедээ бол хүүхдийн сангийн талаар бас их нарийн сайн мэддэггүй байсан гэж хэлж байна. Хэдэн онд гэсэн үг? 2006 онд би нэгдсэн үндэсний байгууллагын 19 жилийн өмнө гэсэн үг тийм. Тий орж ирсэн. Тэгээд тухайн үедээ нөгөө хүүхдийн асуудлыг би одоо хүн ам зүйч хүнийхээ хувьд одоо эндэгдэл төрөлт нас оролтын шалтгааны гэдэг ч юм уу тийм ээ бас иймэрхүү төрлийн дүн шинжилгээнүүд бол хийдэг байсан. Цэвэр яг тийм хүн ам зүйч өнцгөөс нь бол хардаг байсан байх гэж бодсон. Хүүхдийн санд орсноор бол үнэхээр яг бодит хүүхдийн амьдрал дээр энэ чинь ямар утга агуулгаар бууж байгаа юм бэ гэдгийг олж харах маш том боломж байсан. Өөрөөр хэлбэл миний одоо онлын мэдлэг бол практик дээр хэрхэн яаж бууж ийнэ гэдгийг олж харах тийм том боломж байсан гэж би хардаг. Тэгээд үүгээрээ ч гэсэн миний одоо онлын гэдэг ч юм уу техникийн ур чадварууд ч гэсэн нэмэгдсэн. Дээрэс нь яг нөгөө практик бас хэрэглээ гээ би олж харсан учраас тус нэмэр болсон гэж би боддог. Би бас анх 3 жилийн өмнө одоо нүүби хүүхдийн санд ажилд орж байхад дөнгөж орж ирээл хамт ажиллаж байгаа хүмүүсээ ингээл харангуут доктор, профессор тэгэл эрүүл мэндийн ажилтан IT ингээд таныг бас хүн ам зүйч, статистикч мэргэжилтэй гэдгийг асуусаал вау гэж бодож айгу олон төрлийн өөр мэргэжилтэй хүмүүс байдаг. Тэгээд би одоо сургууль сурж байхдаа бол хүн ам зүй тэгээд статистик гэдэг хоёр хичээл бол миний хамгийн ойлгодгүй хэцүү хичээлүүд байсан байхгүй. Ялангуяа магистрийнхаа зэрэг дээр бол статистик гэдэг хичээлийг давах гэж их давж исэн. Тэгэхээр яг энэ мэргэжлийн талаар та илүү жоохон тайлбарлавал тэгээд яг одоо хүн ам зүйч, статистикч гэдэг мэргэжилтэй хүн нүүбийн хүүхдийн санд орж ирээд ямар үүрэг ролтой ажилтг юм бол манай байгууллагын зорилгод яаж нийцэж, яаж хувь нэмрээ оруулж ажилтг юм бол бас ийм мэргэжилтэй хүмүүс энэ дугаарыг үзчихвэл мэдээж хамгийн энгийнээр нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн гол одоо зорилго бол бүх хүүхдүүдийн маань тийм ээ бүх хүүхдүүдийн эрх бүрэн хангагдасаа л гэдэг гол зорилго байна. За тэгээд эрх маань юу юм бэ гэдгээ задлаад үзэх юм бол 9 минут амьдрах уу гэлдэг жаа тийм ээ. Тэгэхээр 9 минут амьдрах эрх гэдэг маань юу гэсэн үг юм бэ? Юугаар би хэмжих юм бэ? Яаж хэмжих юм бэ? Яаж хамгийн боддоор тэрийг харуулах юм бэ гэдэг асуултуудад хариулах хэрэгтэй байдаг. За энэ бүх асуултын хариултыг хүн ам зүйч нар, статистикч нар бол өгч чадна. Тийм учраас яг ийм статистик, хүн ам зүй, судалгаа шинжилгээний ур чадвар бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн ажиллаж байгаа бүхий л одоо асуудлууд дээр маш одоо чухал үүрэгтэй гэсэн үг. Тийм учраас нөгөө бид нар чинь мэдлэгийн менежмент гэдэг үүрэг функцийг хүртэл одоо сүүлийн жилүүдэд шинээр нэвтрүүлж байгаа нь зөвхөн ингээд тоо мэдээлэл бодтоо чанартаа тоо мэдээлэл цуглуулаад зогсохгүй тэрийгэ мэдлэг болгоод түгээгээд яг одоо хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх ёстой үүрэг бүхий хүмүүс тэрийг маш одоо нарийн сайн мэддэг байгаад тэгээ мэдснийхаа дараа тэрийг асуудлыг нь шийдэх арга замаа тодорхойлдог байгаад тэгээд үр дүнгээ тооцдог байгаад тэгэхээр зэрэг би юунд анхаарах вэ гэдгийг ч статистик хүн ам зүйн арга зүй аргачлалаар нөхцөл байдлаа судалж мэднэ. Би дараа нь менежментийн үүргээ хүлээгээд арга хэмжээ боловсруулад хэрэгжүүлээд тэр маань үнэхээр үр дүнд хүрж үгүй юу гэдгийг би бас судалгаа шинжилгээ, статистик, хүн ам зүйн арга зүй аргачлалыг ашиглаж ойлгож таньж мэддэг гэсэн үг. Үүнийхээ үр дүнд би тэрийг хэрхэн яаж засах вэ гэдгээ ч гэсэн бас л баримт тоо, статистик, мэдлэгт суурилж явуулдаг гэсэн үг. Яаж нотлох юм гингүүд энэ байна гэдэг л мэргэжилтнүүд гэсэн юм шүү дээ.
Тий. Жохон хошноор явал одоо ингээд таны хийдэг ажлыг сонсохоор бүр маш өргөн ингээд ажилладаг. Бүхэл салбарын багийн юу хийж байгаа, яаж байгааг ингээд том зургаар нь харж мэддэг юм мэдлэгтэй хүн хийх ёстой ажил юм шиг санагддаг. Тэгээд бас танаар бас их бахархдаг шүү. Хийдэг ажлынхын чиглэлээр их бахархдаг. Бас өөрийнх нь нөөц болцоо чадлаар нь их бахархдаг шүү. Эмэгтэй хүний хувьд тэрийг бас хэлье гэж бодлоо. Маш их баярлалаа. Би бас нөгөө мэрэгжилдээ их талархдаг. Яагаад тэгэхээр зэрэг ер нь ингээд судалгаа хийн гэдэг ур чадварыг суун гэдэг чинь айгүй чухал хоёр асуудал байгаа юм л да. Одоо би судалгаа гэхээр зэрэг заримдаа хүмүүс их хэлбэр ойлгоод байдаг юм шиг санагддаг л да. Жишээлбэл нэг юм асуумж боловсруулаад тэр асуумжийг авна гэдэг зүйл. Гэтэл асуумж бол маш чухал. Асуултаа хэрхэн яаж томьёолох вэ гэдэг маш чухал. Гэхдээ нөгөөдөг бас өөр нэг чухал асуудал бол яаж тэрийг би төлөөлөхөц байдалтай байлгахгүй гэдэг чухал. Энд дээр бол жинхэнэ нөгөө магадлалын онол статистикийн хичээл үзсэн ур чадварууд чинь гарч ирэх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг судалгаа хийж байгаа хүн болвол энэ үнэхээр миний яг сонирхож байгаа Монголын бүх үр хүүхдүүдийн маань төлөөлж чадах уц байж чадчихэв үгүй юу гэдэг дээр маш чухал шийдвэр гаргадаг хүмүүс гэсэн үг. Тэр утгаараа ч гэсэн хэрвээ бид нэр төлөөлж чадахгүй зөвхөн маш хэлбархан шинжилгээ ухааны үндэслэлгүй төвөртэй судалгаа хийж юм бол бид нар зарим асуудлыг төлөөлүүлж ойлгож авч чадахгүй байна. Асуумж боловсруулна гэдэг бол бас маш айгүй судалгаанд маш олон үе шат байдаг. Гэхдээ мэдээж хамгийн чухал үе шатуудыг нь л би хэлж юм л та. Судалгааны асуумжийг зөв боловсруулна гэдэг бол өөрөө бас айгүй нарийн мэдрэмж тэгээд маш өндөр ёс зүйг шаарддаг байна. Хүнийг одоо гомдоохгүй, нэр төрд нь халдахгүйгээр дээрээс нь тухайн хүнд маш ойлгомжтой байдлаар асуумжаа боловсруулах нь бол маш чухал. Тэгээ маш объектив байх хэрэгтэй. Тухайлбал бид нар хүүхдийн хөдөлмөрийн асуудлыг таны хүүхэд хөдөлмөр эрхэлдэггүй гэж бол асуухгүй тийм ээ. Бид нар танаа хүүхэд өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ийм төрлийн үйл ажиллагаанд оролцсон уу? Оролцсон бол хэдэн цаг оролцсон гих зэргээр асууж иж тэр одоо хүүхдийн хөдөлмөр гэдэг үзүүлэлтийг тооцдог байх жишээ нь. Тэгэхээр зэрэг нөгөө судалгаа хийн гэдэг маань бол маш олон талаас нь бодох тийм ээ хэрэгцээ шаардлагыг бас гаргаж ирдэг. Тэгээд үнэн зөв байлгахыг бас шаарддаг. Гэхдээ яг би бас нөгөө нэг төлөөлөх үз байна гэдгийг бол зохон тэмдэглэсэн боловч заавал ийм төлөөлөх биш чанарын төрлийн судалгаанууд ч гэсэн одоо хүүхдийн амьдрал ахуйг ойлгох гээд бол маш чухал байдаг. Жишээлбэл бидний олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагатайгаа хамтран хэрэгжүүлж байгаа нэг төсөл маань болохоор зуудын хүүхдийн шилжих хөдөлгөөн тэгээд шилжих хөдөлгөөний хүүхдэд нөлөөлж байгаа үр нөлөөг бас харъя гэсэн юм зорилготой судалгаа байна. Тэгэхээр зэрэг нэг талаасаа бид нар төлөөлөх үз төвөрийнхаа тусламжтайгаар энэ зууд хэд хичнээн хүүхдүүдэд нөлөөлөөд ямар төрлийн тийм ээ цар хүрээдэг хөдөлгөөнийг бий болгосон бэ гэдэг асуултанд хариулахын тулд бид нар заавалжгүй төлөөлөх үз ийм төвөрийг хийхээс аргагүй. Гэхдээ бид нар яг хүүхдүүдэд маань шинэ газар ирээд ямар одоо саад бэрхшээлийг эсвэл боломжуудыг нүүрлж тулж даван туулж байна гэдгийг бол чанарын судалгааны тусламжтай мэдэх боломжтой. Тэр бол заавалжгүй төлөөлөх бол алгагүй. Гэхдээ бид нар аль болохоор одоо үдж ирээд хотын захын хорооллуудад одоо суурьшсан хүүхдүүдийн маань хувьд ямар байсан шилжих хөдөлгөөнд оролцох шийдвэрийг ер нь хэн гаргасан, хүүхдүүд тэрийг хэрхэн яаж хүлээж авсан, хүүхдүүдийн тэр одоо хүлээж авах байдалд хэн нэгэн ер нь анхаарал санаа тавьсан юм уу, шинэ газар ирээд сургууль соёлд орох боломж нь ямар байсан, хэн тусалсан,
сургуульд ороод багш нь шилжиж ирж байгаа шинэ хүүхдийг шинэ одоо хамт олонтой одоо дасан зохицох дээр нь багш нь яаж тусалсан, нийгмийн ажилт нь яаж тусалсан, захирал нь энэ талаар мэдээлэлтэй байна уу гэдэг ч юм уу. Ингээд тухайн кейсүүдийг нарийн судалж яг ингээд тэр цар хүрээний асуудал маань тийм ээ, тэр олон хүүхэд нүүрлээд байгаа асуудал маань яг бодит хүүхэд дээр хэрхэн яаж бууж байна гэдгийг бас харах нь маш олон төрлийн марга зүй аргачлалыг бас хослуулж хэрэглэх юм шаардлага хэрэгцээг бий болгодог. Тэгээд энэ бүгдийг бол яг манай мэргэжлийн хүмүүс л хамгийн бодиттой зөв бас хийж чаддаг. Дээрээс нь нөгөө яг хөө ингээд нөгөө том зургаар нь харж чаддаг гэдэг нь бас манай мэргэжлийн онцлог. Яг тэгэхээр зэрэг бид нэр хүүхдийг бол маш олон талаас нь судалж ийж цогцоор нь тэр хүүхдийнхаа талаар мэдлэгтэй болох учиртай байдаг учраас ерөнхий тийм мэдлэг бол биднэрт маш их шаардлагатай бол байдаг. Би хоол тэжээлийн тухайлбал мэргэжилтэн биш ч гэсэн хоол тэжээлийн нөхцөл байдлыг хэмжихийн тулд яах ёстой вэ гэдэг талаар бол маш сайн мэдчих ёстой. За тэгээд дэрийгэ маш зөв одоо хэмжээд тооцдог байх учиртай. Тэгээ би хүүхдийнхаа зөвхөн хоол тэжээлийн талаар нь мэдээд зогсохгүй хүүхд маань өрхийн нөхцөл байдал нь ямар юм, хинтэйгээ хамт амьдрдیں۔ Эрүүл мэндийнх нь байдал ямар байгаа юм, сургууль цэцэрлэгийнх нь хамралт ямар байгаа юм, ах эгчтэй юм уу гэдэг ч юм уу маш олон төрлийн мэдээллийг ингээд цогцоор нь цуглуулах хэрэгцээ шаардлага байдаг учраас ингээд цогцоор нь бас ингэж нөгөө мэдэх хэрэгцээ одоо цогцоор нь мэдэх юм одоо нөхцөл байдал үүсдэг гэсэн үг л дээ. Тэгэхээр зэрэг нөгөө хүүхдүүдтэй бусад нарийн мэргэжлийн хүмүүс маань болвол яг тухайн асуудлаа бол илүү гүн гүнзгий бол мэдж яах учиртай. Тэгээж маш сайн мэддэг. Бидний хувьд бол энэ бүгд харин асуудлууд маань өөр хоорондоо ямар уялдаатай илэрч байна вэ гэдгийг бас харах боломжтой байдаг гэсэн. Хоол тэжээлийн дуталтаа байгаа хүүхдийн маань хувьд сурлагын амжилт нь ямар байна вэ гэдгийг бол бид тэр цогцоор нь харж байгаа нүдээр л харах тийм боломжтой гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр нөхцөл байдлаас хамаарат ямар судалгааны аргыг алинтай нь хольж хослуулж хэрэглэх үү гэдэг ер нь асуудлын нөхцөл байдлаас хамаарат өөр тохиолдлууд гарч ирж байна тийм. Танисаа ярьснаас яг нэг зүйл бас их чухал санагдаж байна л да. Одоо ийм хандлагын асуудал ямар нэгэн ажил хийж байхдаа одоо яг миний хийж байгаа ажил маань төсвөлийн үр дүн нь ямар байх вэ? Би ер нь хаашаа зорж байгаа вэ гэдгээ алхам тутамдаа ингэ бодож байна л да. Эхлээс нь ахуулаад те яг ямар үр дүнд хүрэх гээд байна вэ гэдгээ одоо судалгааныхаа арга барилыг асуултаа боловсруулахаас эхлээл маш сайн бодох гээд энэ бас яг ер нь ямар ч мэрэгчлээ ямар ч ажил хийж байгаа хүнд бас байвал зохиох юм чухал хандлага юм шиг санагддаг. За тэгээ илүү мэрэгжлийн талаас бол маш олон асуудал байна. Та бас маш олон зүйл хийж гин. Гэхдээ өнөөдрийн подкастн дээр болохоор нэг сэдвийн талаар илүү үзэгчдээс мэдлэг олгоё гэж би бодсон. Англи дээр болохоор accountability to affected population гэдэг бид нэр товчлогтой AAP гэж хэлээд байгаа. Монгол дээр юу гэж орчуулах юм бол тэгээ энэ ойлголт ер нь төлөвлөлтөй хяналт үнэлгээ шинжилгээний ажил дээр сүүлийн үед маш их чухал яригдж байгаа мэт санагдаж байгаа. Тэгэхээр энэ талаар та бас манай үзэгчдэд илүү ойлгуулж өгч болох уу. Тэгээд яг энэ ажил их чухал байх нь манай бас нүүбийн хүүхдийн сангийн гол үр дүн гаргах үр дүнд хэрхэн нөлөөлж байна. Миний албан тушаал төлөвлөлт, хяналт, үнэлгээ гэсэн юм функцүүд байгаа шүү дээ, тийм ээ. Хяналт тэр дотроо бол бас маш чухал ингээд бүгд чухал тийм. Тэгэхээр бид нар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа үр дүнгээ хэрхэн ямар арга хэрэгслээр монитор хийх вэ, хянах вэ гэдгийн нэг нь сүүлийн үед AAP буюу тэр accountability to affected population гэдэг байгаа. Яг тэр хөтөлбөрийн үр нөлөөг хүртэх ёстой бүлгийн одоо хүмүүс тийм ээ ард иргэд хүрч байна уугүй юу гэдгийг би яаж хэмжих вэ гэдэг шинэ арга хэрэгслийг нэвтрүүлж байгаа гэсэн үг. Тэгэхээр зэрэг ер нь хөгжлийн явцад бид нар хяналтаа хэрхэн яаж хийх вэ гэд бас аргачлалын хувьд хандлагын хувьд өөрчлөлтүүд гарч байгаа шүү дээ. Түүнтэй нэгэн адилаар энэ accountability to affected population буюу одоо
тэр хөтөлбөрийн үр нөлөөг хүртэх ёстой хүмүүс маань яг тэр үр дүнгээ хүртэж байна уу үгүй юу гэдгийг хэмжихэл одоо арга хэрэгсэл гэсэн үг юм уу да. Тэгэхээр зэрэг би ямар одоо судалгааны арга хэрэгслүүд, мэдээлэл цуглуулах арга хэрэгслүүдийг боловсруулах уу, тэр хүртэх ёстой арга иргэдээ би яаж тодорхойлох уу, тэднэрээс яаж нөгөө объектив хэлбэрээр тийм ээ яг хүрч мэдээллийг нь авах уу, зөвхөн тэднээс биш олон тал оролцогчдоос тэрийг авч иж бодит тэр дүгнэлтийг гаргах уу гэдэг байгаа юм. Тэгээд тэр хүмүүсийн энэ нөгөө нэг хөгжлийн явц, хөгжлийн одоо хөтөлбөрүүд тэр хүмүүсийн оролцоог хангасан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр зэрэг яг оролцоо гэдэг бол ганцхан тэр хүмүүс ингээд биеэр ирээд ороод тэр ашиг шимийг хүртэх гэдэг утгаараа биш. Оролцоо гэдэг бол үгүй ууг нь та нар анх төлөвлөхдөө тийм ээ яг ийм асуудлуудыг харгалзаж үзсэн болвол бас их тустай байх нэ гэдэг ийм конструктив гэж ярьдаг шүү дээ. Оролцоог нь хангах. Ихэнхдээ тэр хүмүүс маань одоо юу гэдэг чинь нийгэмшгүй, заримдаа харилцааны ур чадварын ингээд асуудлуудтай байх нь маш илбэг. Тийм ч учраас хөгжлийн үр шимийг тэр болгон үр өгөөжтэй өөртөө наалдахгүй хүртэж чадахгүй тохиолдлууд ч гэсэн байдаг. Тийм учраас бидний үүрэг ямар байдаг вэ гэхээр зэрэг яг тэр хүмүүсийн яг тэр байгаа нөхцлөөс нь хамаарат тэднэр дэвтэйхэн арга хэрэгслээр, тэднэрт ойлгомжтой арга хэрэгслээр, тэд нар үнэхээр санаа зовхгүйгээр асуудлаа одоо хэлж ярих нөхцөлийг нь бүрдүүлж тэр хүмүүсийн оролцоог хангах асуудлын талаар бол байгаа. Тэгээд эцэстээ тэр бидний хэрэгжүүлж байгаа зүйл хүрэх ёстой хүндээ цаг хугацаа алдахгүй хүрдэг. Тэгээд тэр хүмүүсийг хөгжин дэвших тэр нөхцөл нь болдог ийм л одоо байх хэрэгтэй байна. Тэгээд дараагийнхаа асуудлыг бид нар том яаж тодорхойлж бас чаддаг, өөр юун дээр анхаарах вэ гэдгээ гаргаж авч чаддаг. Энэ одоо процесс л юм л да. Тэгээ хяналтын процесс өөрөө ерөөсөө ийм агуулгатай. Энэ дотроо тэр хэрэгслүүдийн багцуудаа айгүй нарийн болгож хүндээ хүргэж байгаа байдал байна л да. Ингээд сонсохоор харин яг хяналт үнэлгээний ажил маш чухал гэдэг нь мэдэгдээд байгаа нэг юм би толгойч дараа төсөөлөхөр юм цикл шигтэй одоо бидний эндээс нэг ажил хэрэгжүүлж энд хүрлээ. Тэгмээд энд хүрсэн хүмүүс нь эргээд таны сайн хэлсэн шиг конструктив гэдэг яг нөгөө оролцоогоо хангаж сайжруулах аргыг бараг хэлж өгч шүү дээ. Үнэлгээний үр дүнд дээр сайжруулах аргууд маш тодорхой гарч ирж байгаа. Тэнгүүд эргээд яг юм цикл болоод бидний эргээд нэг ажиллаа ихнээсээ төлөвлөхөд бас энэ ингээд нөлөөлөд сайжраад явдаг. Аюу тийм чухал функц. Гэдгийг бас та их эвтэхнэр тайлбарлаж өглөө. Би бас энэ боломжийг ашиглаад яг үнэлгээнд дээр бас нэг жоохон ингээд тодруулж хэлье гэж бодож байна. Бид нар бас нөгөө хяналт үнэлгээ гэл нэршээд яваад байдаг болохоор заримдаа энэ хоёр үүрэг функцийн ялгааг төдийлөн нарийн ингээд мэдрэхгүй явчаад байна уу гэж харагддаг. Тэгэхээр зөв энгийн үгээр тайлбарлах юм бол ингээд ямар асуултанд хариулж байгаа вэ гэдгээр бол нэлээд ялгаатай байдаг байхгүй юу? Жишээлбэл хяналт бол за миний ингээд төлөвлөсөн ажил маань яг энэ төлөвснийхаа дагуу хэрэгжиж гин үгүй юу? Тийм ээ. Цаг хугацаа алдах юмнууд бол гарч байна уу үгүй юу? Тийм ээ. За одоо нөгөө нэг түрүүний битэрий ярьсан яг нөгөө иргэддээ хүрж гин үгүй юу? Тийм ээ. За би ханган нийлэлтийн үйл ажиллагаа хийсэн бол тоног төхөөрөмжүүд маань нөгөө газруудаа хүрж үгүй юу? Тийм ээ. Санхүүгийн маань одоо хэрэгжилт ямар байна бэ гэдэг энэ бол ихэнхдээ хяналтын асуултууд байдаг. Тэгэхээр нөгөө үнэлгээ гэдэг нь болохоор арай өөрөөр асуултуудад хариулдаг. Эхний ээлжинд хамгийн хэрэгцээтэй нэн тэргүүний шаардлагатай асуудлыг сонгож зорилго зорилттой болгож дэвшүүлж чадсан байна уу? Хамгийн хоцрогдоод байгаа хүмүүсийн хувьд тусгаалan зорилгоо дэвшүүлж чадчихгүй энэ хөтөлбөр. За ингээ хэрэгжүүлэхдээ хамгийн эдийн засгийн хувьд үр өгөөжтөө
зардал багтаа, өндөр үр ашигтай ийм үйл ажиллагааг сонгож чадчихуу үгүй юу? Цаг хугацааны хувьд энэ маш одоо мэдрэх хэрэгжиж чадсан уу үгүй юу? Цаашдаа энэ төрлийн интервенцүүд доктортой үргэлжлэх боломж байна уу? Энэ төслийн үр дүнд, үр нөлөөгөөр бусад төрлийн байгаль орчны ч байдаг юм уу? Магадгүй нийгмийн, соёлын сүрэг, эерэг ийм өөр давхар ийм үр нөлөөнүүд энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж үү, бий болж үгүй юу гэдэг ч юм уу. Үнэлгээ болвол илүү өргөн цар хүрээний, илүү том хариуцлага асуусан асуултуудад хариултгаа гэж бас ойлгож байна. Тийм байна. Бид нэр өдөр тутамдаа хяналт үнэлгээ гэдэг хоёр үгийг яг юм хосоор нь ашиглаа яваад байдаг. Гэтэл яг юм ялгаатай хоёр ойлголт байсан байна гэдгийг хингийнээр гоё тайлбарлаж өглөө. Баярлалаа. За одоо подкаст маань ерөн сүүлийнхээ хэсэг рүү орж байна. Сүүлийнхээ асуултыг ингэж бодсон. Та ер нь бас яг олон орноор аялсан, ажилласан, сурсан юм хүн. Тэгэхээр бас бусад орнуудын туршлагыг сонсомоор байна л да. Манай байгууллага бас ажилтнуудтай их гоё боломж олгодог нь бусад улсын нүб хүүхдийн сангийн оффист ажиллах, солилцоогоор ажиллах юм боломжийг олгодог. Та миний мэдхээр сүүлд Йордан гэдэг юм арабын бас юм бид нар Middle East гэж ярьдаг ойрхот орнын улсад 2 сар ажилласан туршлага байгаа. Тэгэхээр магадгүй Монголд нүб хүүхдийн санд мэргэжлэрээ ажиллах Йордан гэдэг юм бас их өөр ертөнцийн шүү дээ тийм улсад мэргэжлийнхаа дагуу ажиллах ямар ялгаа байсан бэ? Давуу талууд нь юу байсан? Таны хамгийн их ойлгосон, сурсан, мэдсэн зүйлс юу байсан бэ? Мэдээж юуны өмнө би үнэхээр одоо байгууллага өөрсдийнхээ ажиллагсад тийм ээ сурах, мэдлэгээ зузааруулах тийм ээ ийм боломж олгодог маш их талархдаг. Тэгээ би бусад бүх байгууллагаас ийм байгаасаа гэж маш их хүсдэг. Миний хувьд Ярдан улсын нийслэл Аманд байрладаг манай ойрхот орнуудын бүсийн оффист үнэлгээний тийм чиглэлээр ажилласан байгаа. Маш одоо сонирхолтой туршлага байсан. Бид нар зүүн өмнөд Азийнхаа улс орнуудтай бол нэлээ одоо бүсийнхээ уулзалтуудаар бие биенийхээ нөхцөл байдлыг нэлээд сайн ярилцаж хөөрж танилцсан болол байдаг. Харин өөр бүсийн яг тэр бодит нөхцөл байдлыг харах тийм том боломж байсан. Хувь хүнийхээ хувьд надад бас ямар мэдрэмж төрсөн бэ гэхээр бид нар нэг юм арабын ертөнцийг гол төлөв нөгөө мэдээгээс дандаа юм зөрчилдөө тэгэл хэцүү гэсэн тийм ойлголттой байдаг байсан. Яг ингээд Аман хотод яг Аман хотын оршин суугч болоод амьдрахаар ер нь энгийн арга дэргэд болвол яг л дэлхийн аль ч өнцөг болонд байсан ижлэхэн үр хүүхэд аав ээж ингээ гэр бүлийнхаа төлөө тэдний сайн сайхны төлөө өсөж дэвжихийн төлөө үр хүүхдүүдтэй сайн боловсрол олгохын төлөө ирмэлцсэн ийм л хүмүүс байдаг юм байна. Арабч бай, монголч бай, дэлхийн аль ч өнцөг болонд бай. Харин яг мэрэгжлийн үнэлгээний ажил бол айгүй амаргүй. Нөгөө улс төрийн нөхцөл байдал нь өөрөө жоохон хэцүү. Учираас үнэлгээ хийлгэх тийм сэтэл багтаа хийх процесс өөрөө маш их бэрхшээлтэй, улс төрийн шинж чанартай бэрхшээлүүд байна. Мэдээлэл цуглуулах, аюулгүй байдалтай холбоотой бэрхшээлүүд байна. Мэдээж нөгөө улс төрийн нэлээн асуудалтай, дайнд ажинтай бүсийн улс орнуудад маань хамгийн түрүүнд хүүхдтэй ирэх маш ихээр хөндөгдөж зөрчигддөг. Эдгээр хүүхдүүдийн маань эрхийн одоо хэрэгжилтийг хянах бол маш хэцүү, үнэлэх бас маш хэцүү тэр байдаг юм байна. Тэгээд яг бүсийн офисын хувьд бол яг тухайн улс орн дээр улс орнуудтайгаа харилцаж тэдгээрийн үнэлгээний үйл ажиллагаанд техникийн дэмжлэг үзүүлээд бас ажилласан. Тэгэхээр яг харьцангуй яг нөгөө улс орнуудтайгаа нүүр тулах нь харьцангуй гайгүй.
гэх юм уу да. Яг нөгөө тухайн бүсийн маань улс орнуудын хувьд бол тухайн ажиллаж байгаа улсынхаа засгийн газартаа хүрч ажиллах бол үнэхээр маш хэцүү. Тэ одоо тэм учраас одоо Монголд ажиллаж байгаа Монголын засгийн газартаа ямар сайхан нээлттэй, ямар их өргөн хамтын ажиллагаатай тийм ээ яг ингээд хамтарч нэг баг болж ажиллаж чаддаг энэ нөхцөл байдлууд бол үнэхээр одоо маш сайн гой боломж юм байна гэж би үнэлж бодсон. Тэр ойролт орнуудын би Йемений нэг хоолт ижээлийн хөтөлбөрийн үнэлгээний тайлан дээр бас ажиллаж таарсан. Манай бүсийн хувьд бол хоолт ижээлийн асуудлууд хүүхдүүдийн хувьд бол нүүрлэж байгаа асуудал мөн хിവэрэ байгаа маш удаашралтайгаар сайжирж байгаа. Тэр тусмаа хоолт ижээлийн шин тутам асуудлууд үүсэж байгаа. Одоо сахар, илүүдэлжингийн гэдэг юм уу тийм ээ. Одоо хуучин бол гол төлөв хоолт ижээлийн тутлын асуудлууд яригддаг байсан бол одоо тутал дээр нэмэгдээд яг уу таргалтын асуудлууд чинь бас л мэрэгжлийн хэлгээр хоол тутлын асуудлууд энэ төр гэж малнутришн гэж ярьдаг л да. Тэр дайнд ажинтай улс орнуудын хувьд бол яг л энэ хоолт ижээлийн архаг тутлын тийм ээ одоо юм тураалтаа туранхай хүүхдийн хувь хэмжээ итгэж үнэмшмээргүй орчин цагт 21-р зуунд дэлхийн нийтийн техник технологи одоо хоол хүнсний үйлдвэрлэл ямар хэмжээнд хүрсэн билээ гэдэгтэй харьцуулахад бол дэлхийн ертөнцийн тэр буланд тийм их хэмжээний хүүхэд хоолт ижээлийн туталд орсоор байна гэдгийг харах бол үнэхээр харамсалтай амар эмгэнэлтэй бол санагдчихсан. Тэгээд тэр бүсийн хүүхдүүдийн маань хувьд бол асуудал маш хурц байдаг. Дайнд аж ихтэй учраас нөгөө маш их юм хөдөлгөөнүүд бол байдаг. Тэгээ хүүхдүүд маань хаана аав ээжтэйгээ аав ээжээсээ салах, тусгаарлах тийм ээ нөгөө төр одоо газар амьдрах гэл маш олон ингээд нөгөө онцлог манай бүсэд тарцсангүй ховор тохиолддог ийм асуудлууд бол маш их тулгардаг юм байна гэдэг нь бол харагдчихсан. Тийм ээ. Ерөнхийдөө нөгөө бас их өөр ертөнц учраас асуудлууд нь ч их өөр эргээд нөгөө гаргадаг шийдлүүд нь ч гэсэндээ их өөр сурах зүйл эргээд Монголд авчираад хэрэгжүүлэх зүйлүүд их байсан байх гэж бодож байна. Тийм туршлагаас хуваалцсан баярлалаа. За ингээ ерөнхийдөө ярилцлага маань бэлж байна. Богино хугацаанд их олон асуудал болон шийдлийн талаар үр дүнд ярилцлаа гэж би өөртөө бодож байна. Цаг гаргаад өглөө эрт бас бид нартай ингээд ярилцсанд маш их баярлалаа. Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа.